Сайн байна уу хүүхдүүд ээ. За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Эдийн гэрэл сүдрийг өнгөөр ялган зурх аргыг та бүхэнд танилцуулнаа. За өнөөдрийн хичээлээр бид бүгд усан будгаар алим зурх хэрэгтэй танилцсан. За арга, за усан будгаар натюрморт зурх аргыг танилцуулъя. Усан будгаар алим зурхтаа зурнаа. За анхаарах зүйл. Усан будгаар энэ хөнгөн өнгнөөс гүндрүүлэн шатраалан зурдаг. За удаг багтай. За ус ихтэй шингэн ажиллаж болно. Нойтон уусгаж зургийг бас ивэж хатааж зурж болно. Зурх зүйлийнхаа хар зургийг гаргана. Хар зураг гаргахдаа өдгөн зурх ёстой. Учир нь өдгөний санаас арандааны мөрөг нэлэлдэх боломжтой учраас өдгөн зурвал зэрхэн болдог. Гэрэл сүдрийг тэмдэглэн товчхон өдгөн зурна. Үүний дараа хар зураг гаргасны дараа зурхж байгаа зүйлийнхаа одоо энэ алимны хувьд бол энэ шар ногоонд алим байгаа учраас үндсэн одоо ногоон шар өнгөөр ус ихтэйхэн шиг шингэн алимаа зурх ёстой. За шар өнгөнийхаа дараа алимныхаа унсан сүдрийг хөргөн өнгөөр тавьсан байна. За гялан хэсгүүдээ будахгүй орхиж өндрүүлэн нохоон өнгө тавьсан байна. Дараагийн удаа ичний хонхны сүүдэр болон одоо алимны өөрийнх нь сүүдрийг тавина. За хагас сүүдрүүдийг хэлсэн байгаа. Алимн дээрээ нэмж давхарлан дулаан хүүтэй өнгүүдийг тавьж алимны ерөнхий хэлбэрийг гаргана. Өнгийг гүндрүүлж ажиллана. Алимны шисгийг унсан сүдэртэй зурж одоо гүндрүүлэн ажиллана. Нарийн жижиг деталь хэсгүүдийг тоож зурж зургийг үүсгэнэ. Дараагийн хичээл усан будгаар натюрморт зурх. За натюрморт тэр амьгүй байгаль гэсэн утгатай бөгөөд натюрморт зурснаар зурагчд нийтийн одоо хэлбэр төслийг сайн ойлгож мэдэрч өнгийг үүсгэх боломжтой болдог. Гадал алимныхаа хар зургийг гаргана. Гэрэл сүдрийг тэмдэглэн өнгөдгөн зурх. Гадныхаа үндсэн одоо өнгө болох шар өнгө алимныхаа улаан алим байгаа учраас улаан өнгөнүүдийг шингэн тавьж зурна. Гэрлийг гялан болон одоо гэрэлтэй хэсгүүдийг унсан сүдрийг тэмдэглэн өөрийн сүдрүүдийг тавьж өнгийг даваагаар хөндрүүлэн ажиллана. Чигтэй ажиллахын давуу тал болохоор өмнө тавьсан өнгөтэй дараагийн өнгө нь уусаж нэгдэж нэгэн зүйлд болж харагдах ёстой. Дараа нь одоо бүх зурган дээрээ жигд ажиллаж, наривчлан ажиллаж гүйцэтгэнэ. За гэрийн даалгаварт байгалийн зураг зураараа хүүхдүүдээ зураг гаргаж тэнгэрийнхээ өнгө болох одоо ягаан хөх өнгөнүүдийг орнуулсаж тавиарай. За өнгөө жижигхэн хатсныхандаа одоо эвлснийх нь үед шар өнгө болон одоо бусад энэ байгаль дээр харагдаж байгаа намрын өнгүүдийг уусгалтуудаа хийн. Дараа нь одоо нэлийн
Сайн эвлэж шатсны дараа моддуудыг нааталт нь зурж гүйцэтгээд ажиллаа дуусгана. За энэ бичлэг үзээд дагаад зураарай.